За 9-р ангийнхын сурагчлаад за цаашлаад эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлдэж байгаа сурагчдад суур боловсруулалтын мэдлэгээс ирдэг даалгаврын хамааралтай хичээл судлаа. За энэ боторхойг хураахад аль илэрхийлэл гарах вэ гэж. Тэгэхээр бид нар энэ хүртвэр X квадратаас хасах нь X хасах нь 12 гэсэн энийгээ үржигдэхүүн задлах хэрэгтэй. За үржигдэхүүн задлахын тулд бид бүгдээрээ эхлэв. Бидэнд ямар дүрм хэрэгтэй вэ гэхээр А дээр нэмэх нь B. Тэгээд А дээр нэмэх нь C байж. Энэ ийм хэлбэрээр. Тэгэхээр А квадрат нэмэх нь AB нэмэх нь AC нэмэх нь BC гэсэн юм. За энэ маань нөгөө бидний нийлбэрийн квадрат гэсэн томьёотой ижил 2 хаалт боловч хувьсгч маань ийм 3 хэлбэртэй. Энэ болохоор ч 2 хэлбэртэй байгаад байна. А квадрат нэмэх нь 2AB нэмэх нь B квадрат гарна. За гэтэл бид нар яагаад энийг B bis C-гээр бодсон юм бэлэр 12 гэсэн тоо байгаа. За 12 гэсэн тоо чинь одоо энгийнээр аваад үзэх юм бол энийг үржигдэхүүн задлах юм бол тэ сөрөг байгаа учраас сөрөг нэгийг үржих нь эерэг 12. Эсбөгөөс нэгийг үржих нь эерэг 12. За эсвэл сөрөг 3-ыг үржих нь 4. Буцаагаад эн чинь тэмдэг нь бас 3-ыг үржих нь сөрөг 4. За тэнцүү 2-ыг үржих нь 6. За эерэг бол юм чи энэ эсвэл 2-ыг үржих нь сөрөг 6 гэж ингэж үржигдэхүүн задарна. Тэгээд энэ боторхойг хураахчих учраас эдгээр задаргаануудаас аль нь чухал юм гэхээр бидний хуваарьтай захирагдана. За тэгвэл энэ хоёроос авах хэрэгтэй юм байна. За энэ хоёроос авахдаа одоо юу болох вэ гэхээр энэ дээр энэ нөгөө хоёр өөр хувьсгчтайгаар үржигдэхүүнд задлахад энд А эдгээр байгаад энэ хоёрыг нэмэх хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёрыг нэмэхээр эн чинь B дээр нэмэх нь C гэсэн ерөнхий үржигдэхүүн гарна шүү дээ. Энд чинь А квадрат дээр нэмэх нь BC-ийг үржүүл байх хэрэгтэй. Ингээд ирэхлээр энэ хоёрын энэ дунд талын энэ үржүүл хэсэг чинь за тодтглоо шүү. Энэ үржүүл хэсэг өөрөөр хэлбэл энэ хэсэг маань сөрөг X-тэй тэнцүү. Сөрөг X гэж юу гэсэн үг вэ гэхээр сөрөг X гэдэг чинь сөрөг нэгийг үржих нь X. Эсвэл нэгийг үржих нь сөрөг X. Тэгэхээр аль нэг нь сөрөг байна. Тэгвэл энэ задаргаа хэрэгтэй болсон бол эдгээр нэмэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ бид нар X-с хасах нь 3 X дээр нэмэх нь 4 гэж задрах нь баг болчихлоо шүү дээ. За тэгвэл эндээс ингэж үзэхлээр X квадрат хасах нь 3X нэмэх нь 4X хасах нь 12. Энийг эмэгтгэхлээр энэ хоёр ижил байгаа. За ижил болохоор эн чинь X квадрат дээр нэмэх нь X хасах нь 12 гарч. Тэгвэл бид энэ дотроос бүр аль хувьрыг сонгох юм гэхээр энэ хувьрыг үржигдэхүүн задлах нь чухал болоод явчихлаа шүү дээ. Тэгэхээр X дээр нэмэх нь 3 X-с хасах нь 4. За энийгээ мөн задлах бол X квадрат нэмэх нь 3X хасах нь 4X хасах нь 12. Одоо энэ хоёрыг эмэгтгэвэл X квадрат хасах нь X хасах нь 12. Одоо үйлдэлээ бодлогоо бодож тэгвэл X квадратаас хасах нь X хасах нь 12 хуваах нь X-с хасах нь 4 гэсэн энэ илэрхийллийг хураахад хүртэр маань
Энэ энэс асах нь ийм хэлбэр турааглаа. За хуваар маань ийм байх. Тэгэхээр энийг энэ тураачлаар ийм болох. За тэгвэл бидний шийдэл А хариу болж таарах нэ. За энэ аргаар бол ингээд квадрат тэртгэлээ бодож чадахгүй байгаа. Ийм хүүхдэд ингээд бодох нэ. Тэгэхээр энийг бол 8 дугаар ангийн хэмжээд энийг бодно. Яагаад вэ гэхээр 8 дугаар ангид нийлбэрийн квадрат ба ялгуурын квадратын томьёо үзчихсэн байна. Харин 9 дугаар ангийн хүүхдэд хэрхэн бодох юм бэ? 9-ийн хүүхдэд ямар чадвар хэрэгтэй юм бэ гэдгийг харчих. За тэгвэл хүртэр x квадратаас хасах нь x хасах нь 12 маань энэ квадрат тэртгэл мөн үү биш үү гэдгийг үзчихье. За квадрат тэртгэл мөн бишийг шалгахын тулд энд a коэффициент нэгтэй тэнцүү, b коэффициент сөрөг нэгтэй тэнцүү, c коэффициент сөрөг 12. Тэгвэл энэ маань нөгөө гүйцэд квадрат тэртгэл мөн үү гэдгийг шалгахын тулд c бол b коэффициентийн хагасыг квадрат зэрэг дэвшүүлсэнтэй тэнцүү. За c маань 12-тэй тэнцүү. Тэгэхээр энд бид нэр тэн дээр нөхөх болно. B бол сөрөг 1 байна. Сөрөг 1-ийг 2 хуваачхлаар тэг квадрат зэрэг дэвшүүлэхээр 4-ний 1 гарна. Тэгэхээр энэ хоёр бол тэнцүү биш юм байна. Тэнцүү биш юм байна. За тэгвэл энэ бол бүтэн квадрат биш болсон. Тэгэхээр энэ бол энэ тэгштгэл бол бүтэн квадрат тэгштгэл биш болсон. Тэгштгэл биш. За тэгвэл энийг 9 дугаар ангийн хүүхдэд 2 аргаар бодно. За 1-р нь бүтэн квадрат ялгах. Одоо энэ бол 9 дугаар ангийн хүүхдэд явж байгаа шүү. Тэгвэл эхлээд бүтэн квадрат ялгах аргаар бодно. За 2-дугаарт нь квадрат тэгштгэлээр x1 2 тэнцүү сөрөг b нэмэх асам. За энэс өмнө дискримината эндээс дискриминат болоод дискриминат гарч байгаа хэсгийг шалгана чи. Энэ тэнцүү b квадрат хасах нь 4ac. За тэгээд x1 2 тэнцүү сөрөг b нэмэх хасах нь дискриминат хуваах нь 2а тэгштгэлээр. За 10 11-р ангийн хүүхдүүд бол энийг Виетийн теоремоор шалгана. Энэ хоёрын энэ шийд чинь болохоор сөрөг b хуваах нь c-тэй тэнцүү байна. Энэ хоёрын шийд нь үржүүр нь энэ а штэ. c хуваах нь а-тай тэнцүү. Өөрөөр хэлбэл эмэгтэйсэн квадрат тэгштгэл оруулж бодно. За ингээд бүтэн квадрат ялгах аргыг бодъё. За тэгвэл энэ c тоо хэдтэй байх ёстой юм бэ гэхээр c чинь c бол сөрөг 1-ийг 2 тоогаад квадрат зэрэг дэвшүүлэхээр энэ c тоо бол 4-ний 1 байх ёстой байна. Тэгвэл бид нар энэ тэгштгэл дээр x квадрат хасах нь x за нэмэх нь 4-ний 1 хасах нь 4-ний 1 хасах нь 12 тэнцүү тэг гэсэн энэ бодлогоор бодох юм байна. Тэгээд тэгэхээр энэ томьёо энэ юу болох юм бэ гэхээр энэ чинь за эндээс нэг шалгалтах нэг 2 bx чинь сөрөг 1-тэй тэнцүү байдаг. Сөрөг 1 x-тэй тэнцүү байдаг. За тэгэхээр x нь x-тэй хураагчлаар b бол хэд байх ёстой вэ гэхээр
сөрөг 2-1 байх гэдэг. Тэгвэл энэ тэгштгэл бидэнд юу болох юм гэхээр x квадрат хасах нь 2-ыг үржих нь 2-1 тэмдэг хараадах юм. Сөрөгийн юу юм? Эерэг. 2-1 үржих нь x нэмэх нь 4-1 гэсэн ийм тэгштгэл болох гэдэг. Энэ маань энэ хоёр хураагдаад дээд тэгштгэл маань гарчиж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тэгштгэл бол x-ээс хасах нь 2-1-ийн квадрат гэсэн ийм квадрат болох ёстой юм байна. За. Одоо тэгвэл юу болсон бэ гэхлээр x квадратаас хасах нь x нэмэх нь 4-1 энэ нэг хаалт болоод хасах нь за энэ чинь энд 4-өөр өгчихлээр 48. Тэгэхээр хасах нь 4-ний 49 тэнцвэр гэсэн ийм тэгштгэл гарлаа. Одоо энийг бид нэр квадратуудын ялбар гэсэн энэ томыг за тэрнээс өмнө юу болсон бэ гэхээр энэ чинь болоо x-ээс хасах нь 2-1-ийн квадрат хасах нь 4-ний 49 хэлбэрт бичигдчихлээ. Тэгвэл одоо бид энд энэ хэлбэрт бид энэ томьёо тэгштгэлийг бичиж болох нэ. Энэ хэлбэрт бичиж болох нь. За тэр хэлбэрээр бичих юм бол за А-гийн оронд бидэнд энэ байгаа шүү. За ижил өнгөөр бодлоо шүү. Энэ хэсэг чинь юу юм гэхээр А квадратын оронд байна. За энэ 4-49 чинь зөвхөн b квадратын оронд. Тэгвэл бид одоо юу болох юм бэ? А-гаас хасах нь b гэсэн чинь x-ээс хасах нь 2-1 эхний чинь энэ. Одоо эндээсээ b хасч юм. За b маань энэ 4-49 гэдэг бол 2-7-гийн квадрат. За энийг ийм хэлбэр бичиж даа. Тэгэхээр 2-7-гийн квадрат тэнцвэртэй болсон. Одоо x-ээс хасах нь 2-1 энэ байгаа. Эндээс b хасч юм. 2-7 хасч. За ингээд энэ эхний нэг хаалт. Дараагийн хаалт нь x-ээс хасах нь 2-1. Энэ А-гийн оронд бичиж байгаа. Нэмэх нь 2-7. Тэнцвэртэй гэсэн ийм хэлбэртэй болсон. Одоо энийгээ эмэгтэйчүүд x-ээс хасах нь чинь 2-8 болно. За нэлийн дэлгэрэнгүй хий 2-8. Үзэх хүүхдийн төвшин өөр учраас за энэ бол нэмэх нь 2-6 боллоо. Тэнцвэртэй. За энэ тэгштгэл маань одоо x-ээс хасах нь 4 x дээр нэмэх нь 3 боллоо. За эндээс одоо шийдэ олно. Эндээс шийдэг болоход үржүүр тэг байх зарчим юу гэдэг юм бэ? А тоог тэгээр үржүүлэх, тэгийг А-гаар үржүүлэх хоёр тэнцвэр. За энэ зарчим дээр үндэслээд цааш нь бичвэл ийм боллоо. X-ээс хасах нь 4 тэнцвэртэйг x дээр нэмэх нь 3 тэнцвэртэйг. За энийг тэгштгэл болгох үржигдэхүүн задлах. Тэгэхээр эндээс ийм гарлаа x тэнцвэр ийм гарлаа. За ингээд энэ шийдүүлсэн. Энэ дээр нэг зүйлийг зориуд хэлэх гэж хэлсэн. Хоёр юм үржигдэхүүн болгон задлахын тулд энэ цөрөг байгаа чинь эерэг байгаа шийд чинь сөрөг хаалт үүсгээд бидний нөгөө энд үржигдэхүүн болгон задлсан энэ
энд задлсан шүү дээ яг. Задлсан маань энэ шүү дээ. За ингээд энэ хэлбэр маань гарч ирсэн. Ингээд чи цааш нь одоо ахлахын хэрвээ 9-с дээш ангийн хүүхдүүд бол одоо энийг энэ квадрат хэрэгцээлээрээ за тэгээ 10 дугаар ангийнхт давхар энэ битийн теорем хэрэглээд бодоорой. Илүү ихийг хүсхийг сурахыг хүсвэл манай сувгийг дагаад таалагдсан хонх дараараа